Эрхэм үндэд хамтран ажиллагчид, бизнесийн түншүүд, хөрөнгө оруулагчид болон нийт иргэд та бүхэндээ ирж буй 2026 оны шинэ оны шинэ жилийн баярын мэндийг өргөн төвшүүлье. Улаанбаатар хотын хөгжлийн корпорац 2025 онд өмнөө тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлж амжилттай ажиллалаа. Бид нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй 2 төслөөсөө нийтдээ 14 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран төвлөрүүлж чадсан байна. Мөн 2025 онд нийтийн тээврийн автобуснуудыг өндөр хурдны интернетээр холбож иргэдээ гайтай тогтоож зорчих нөхцөлийг бид бүрдүүлжээ. Нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд такси үйлчилгээнийхээ төслийг бид холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж эзлэн батлууллаа. 2026 онд аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран энэ төслөө амжилттай хэрэгжүүлэхийг хичээн ажиллах болно. Авто зогсоолыг менежментийг сайжруулах чиглэлд бидний хэрэгжүүлж байгаа төсөл амжилттай хэрэгжиж 900 гаруй сая төгрөгийг авто замын сандаа төвлөрүүлж амжилттай ажилласан байна. За, өнгөрсөн жилд нийслэлийг эрчим хүчний тулгуурлаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байсан 50 МВт-ийн батарей хөрөнгөлөөрийн станц маань амжилттай ажиллаж 65.1 сая кВт-цагийн эрчим хүчийг нийлүүлжээ. Энэ 5 аймгийг эрчим хүчээр бүрэн хангах хэмжээний хүчин чадал юм а. 2026 онд бид хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр өмнөө зорилт тавиад ажиллаж байна. Үүнд нийслэл хотын өмнө тулгамдаад байгаа авто зогсоолын менежментийг сайжруулах стратеги төлөвлөгөөг бид дангаараа хариуцсан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түрүүн дурдсанчлан такси төслийг бид аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран хэлцэлд орж хэрэгжүүлнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй ажиллаж байна. Үүний дараа бид нийслэлийг илүү нээлттэй болгох чиглэлээр мэдээлэл технологийн компаниудтайгаа хамтран зорилтуудаа амжилттай хэрэгжүүлнэ гэж ингэж зорж ажиллаж байна. Энэ зорилтууд маань 2026 онд иргэдийг илүү тухтай байлгах, дээр нь Улаанбаатар хотын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хөгжил нэмнэ гэсэн ингэж зорж байна. За, 2026 онд та бүхний маань ажил үйлсээ өдөрвэж гэр бүл нь аз жаргалаар дүүрэн инээд хөрөөр дүүрэн байхын үзэгтэй өрөөлийг өргөн төвшүүлье. Сайхан баярлалаа.